Тамирын цаг ток-шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Эндрэ маань ер нь яаж яваа сагсамбгийн спорт руу орчихв. Мэдээж хүүхэд байхад одоо 10 жил байхад сагсамбгийн спортыг сонирхоод хичээллээд ирсэн баг. Ямар нэг өөр спортын төрөл бас давхар сонирхож ирсэн үү? Зөндөө спортоор ер нь хичээлж үзсэн. Хөл бөмбөг тоглол, бүр жоохон бахтай хөл бөмбөг тоглож байгаад хөл бөмбөг тоглолт юм болж байгаа. Тэгээд дундуур нэг сагсыг бол зүгээр нэг гадаа сонирхож тоглодог байсан. Найзуудтайгаа ах нар мах нар гэж нартайгаа. Тэгээд нэг тоодгүйсэн зүгээр л хөл бөмбөгийн бэлтгэл явж байгаа болохоор сагсыг зүгээр нэг сонирхлоороо л альт нэг найзуудтайгаа уулзаж тоглохоор л гадаа тоглолцдог тийм. 5 дахь ангид хичээл дээр ингэ суужсэн чинь манай тамирын багш орж ирээд сагс тоглолтог хүүхдүүд байна уу, тоглох сонирхолтой хүүхдүүд байна уу, бэлтгэл хамрагдахгүйг орж ирсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь манай ангийнхан охтууд бас тэр гайгүй тоглолцдог гэж хэлээд тэгээд за тэдний гараад тэр зал руу очиод байгаа гэдэг. Тэгээд ер нь л тэнд нэг бэлтгэл хийгээд тэгээд 5 дахь ангиас хойш ер нь бол сагс бөмбөгийн шигшээд сургуулийнхаа бага насны шигшээ гэж байдаг та тийм шигшээд орж тоглож үзээ те. Ер нь тэрнээс хойш шүү. Ерөөсөө өдөө хүртэл тэгээд явж. Тэгээд дундуур нь болохоор нэг боксер хичээлж ийсэн. Бокс, UFC тийм нэг тулааны спортод аав явуулах сонирхолтой байдаг гэсэн. Тэгээ аав маань өөрөө боксч хүн байсан. Өвөө маань бас боксч. Манай бага их газрын теннис. Ер нь бол спортоор ер нь бол нэлээд явцдаг гэр бүл манайх. Аяр дүүрэн ац жаргал.